Сайн байцгаана уу эрхэм сонсогчдоо. Таны үнцэн нэвтрүүлгийн шинэ дугаар та бүхэндээ хүрэх гэж байна. Хөтлөгч Уянгаа настай хамт гэр бүл хүүхдийн хүмүүжил ёс суртахууны заа харга зүйч хамтран хөтлөгч Жагаа. За Жагаагаас нэг юм асуулт асуунаа. Мэргэжлийн хүний үүднээс энэ асуултанд маш гоё хариулт өгөх болов гэж бодож байна. Одоо залуу гэр бүлүүд тэднэрт зориулсан бүр энэ л одоо юу гэдгийг нэг вэ, хоёр вэ, гурван зүйлийг бүр анхааралтай заашгүй аваарай гэсэн ямар зөвлөгөө байж болох вэ? За хамгийн нэгдүгээр зүйл болохоор юу вэ гэхээр харилцаан дээр анхаарах хэрэгтэй. Тэрнээс гадна бие биендээ маш их цаг гаргах хэрэгтэй. Тэгээ тэр цагийн болохоор тэр харилцааг улам илүү ойртуулж, улам илүү бие биенээ ойлгох тийм харилцааг чухалчлах хэрэгтэй. Англиар бол priority гэж тий. Тэгээд одоо орой 8 ч 9 цаг хэд хүүхдээ унтуулчаад өөрсдөө одоо кино үздэг ч юм уу эсвэл wine уугаад бие биентэй цаг гаргадаг ч юм уу тоглодог ч юм уу тий. Гэрэлтсэн байгаа хосууд болон яг ялангуяа хүүхд гаргаатай хүүхдээ гаргасны дараа хосууд болохоор ихэнхдээ яадаг гэхээр нөгөө хүүхдтэй маш их анхаарал тавиад тэгээ бие биендээ анхаарал тавиханд багасчдаг. Эсвэл бие биендээ гаргах цаг нь багасчдаг. Яагаад тэгэхээр хүүхдийнхээ хэрэгцээг хангахын тулд өөрсдөө яг завгүй, зайгүй айгүйх явдаг л да. Цаг хугацааны ихээр хүүхдүүд маань том болно. Хүүхдүүд том болох тусам тэдний хэрэгцээ шаардлага нь улам илүү ихсэн. Хэрвээ эхнэр нөхөр хоёр тэгээ хамтдаа тэр цагийг гаргаад бие бинийгээ сэтгэл зүрхээ хоорондоо хуваалцдаг тийм байх юм бол тэр гэрлэлт бат бөх. Тэгээ бас ямар ч үед бие бинийгээ гэсэн тийм зүрх сэтгэлтэй бие бинийгээ гэсэн нэг бие мэд ажилдаг байхгүй юу? Хэрвээ анхнаасаа л одоо ингээд юмыг тусгаарлаад за нэг нь ажилдаа явлаа, нэг нь гэртээ ингээд өдөржин юмнуудаа хийгээл хүүхдээ харж хамгаална. Тэгээ гэр орныхаа ажлыг хийн. Гэр орны ажил хүүхдээ харж хамгаалах энэ бол хэзээ ч дуустдаг ажлууд. Тэгээд яваанда цаг хугацааны ирэхээр одоо эхний нэг хүүхдтэй байлаа, хоёр дахь хүүхдтэй байлаа, гурав дахь хүүхдтэй байлаа, найз нөхөд ирлээ, хамаатан садан ирлээ. Тийм юм гарсан ч гэсэндээ бие биентэйгээ хамт байх тэр харьцааг улам илүү батжуулах хэрэгтэй, босгох хэрэгтэй. Тэгээд тэрийг чухалчлах хэрэгтэй нэг. Тэгээд энэ бол одоо ингээд хэлэхэд нэг амархан юм боловч заримдаа хийхэд айгүй хэцүү байна. Хоёрдугаарт болохоор ямар ч үед эхнэрч байсан, нөхөрч байсан яг би ямар ч хүнээс илүүгээр бие биенийхээ үн цэнийг те үзэл бодлыг жохолчлох хэрэгтэй те. Одоо жишээл хүндлэж те одоо хэн нэгэн өнхөд ингээд юм хэллээ гэхэд тэрийг үл ойшоож байгаа биш. Тэр үгийг нь одоо сонсдог. Тэр бие бинийгээ сонсно гэдэг бол айгүй чухал. Нөхрөөгөө сонсох, эхнэрийгээ сонсох гэх тийм ээ. Ялангуяа залуучуудын хувьд бол одоо насныхаа онцлогоос болдог ч гэж магадгүй л дээ. Нөгөө сонсох, хүлээцтэй хандах гэдэг зүйл нь төдийлөн байдаггүй. 3 дугаар юм нь болохоор би зүгээр дотроо юм бод. Ер нь манай Монголын одоо ёс заншлыг ингээ хараад үзэхэд болохоор илүү эцгийн ёс давмгаалсан тийм орн тий. Гэхдээ одоо ингээд түүхийг харж байхад ер нь нөхөр л бүх юм ингээд хариуцаад удирдаад артал нь болохоор эхнэр нь хамаг юм ингээд авч яваад ингээд явж идэг. Тэр бидний өсөж торинсон орчин. Бидний ээж аавчсандээ тэгж л байж исэн. Ер нь бол одоо ингээд Америкт эхнэр нөхөр гээд хосоор нь нэрийг ингэж дурддаг. Тэр хоёр тэгсэн, тэр хоёр ингэж яаж тэр нь ямар утгаараа хосоор нь ингэж дуудаад нэрийг яваарай гэдэг нь болохоор тэр баг гэдгийг л илэрхийлээд байгаа. Хамтарч ажиллаж байгаа баг. Яг үнэ. Ганцхан хүн ингэж аваад явж байгаа биш. Хамтдаа ард нь ямар нэгэн байдлаар эмэгтэй хүн одоо жишээл тэр нэр хүндийн араас ч юм уу те ямар нэгэн одоо намайг тэгж хэлчихлээ гэж хэлж байгаадаа биш. Хамгийн гол нь багаараа хамтарч ажиллаад тэгээ багаараа энэ юм ингэж хийж байгаа учраас одоо юу гэж бол цараа хоёр ингэж хийлээ гэдэг юм уу те. Тэгээд тийм юмыг бид нэр одооноос эхлээд энэ үеэс эхлээд тэгж сурах хэрэгтэй юм шиг надад санагдаад байгаа л да. Зөв. Ялангуяа ингэж анх гэрлээд анх залуучууд одоо хамтдаа байгаад тэгээд яг
хоёр бие байж байгаа нэг бие болж байгаа юм чинь тэгэхээр зөвхөн нэг хүнийхээ нэрээр нэрлэгдэх биш харин хамттайгаа нийлээд тэгэхээр чинь энэ хоёр хамттай ажилд юм байна гэсэн санааг ил гаргаж өгч байгаа. Нөгөө талаар бас тодорхой хэмжээгээр бид нар хийж байгаа хүнийг хийж гэнэ үү те ард нь бүх арын ажлыг бүгдийг зохицуулж явж гэнэ үү явдаг хүн нь бол мэдээж эрэгтэй хүнийг эхнэргүүгээр эмэгтэй хөнгөөр төсөөлөхгүй шүү дээ тийм ээ бүх ардлын бүх юм явж байгаа. Тийм болохоор айл болохоор хамттан нэрийн дуудаад хамтдаа тодорхой хэмжээр хийж байгаа ажлыг үнэлж өгөх юм бол ер нь яваандаа эмэгтэйчүүдийн ялангуяа гэртээ байгаа эмэгтэйчүүд ч юм уу эсвэл одоо нөхөртөөгөө хамт ингээд ажилдаг тийм хүмүүс байлаа гэхэд ихэнх нь л дандаа нөхрийнх нэр дуудаж яадаг тий эхнэрийнх нэр дуудагддаг. Тэгээ миний ажилласан юм болохоор хоёулангийн дуудаж яах юм бол эхнэрийг нь ч гэсэндээ хийж байгаа ажил одоо ар гэрийнх нь хоол ундж байдаг юм гал тоогооч байдаг юм одоо юу гэдэг тий бүх артлын ажлыг амжуулж байгаа ийм тохиолдолд бол хоёулангийн нэрийг дуудаад ингээд явах нь зохистой юм аа л гэсэн ойлголттой байдаг. Тэгээ тэрхснээрээ хоёр хүний хийж байгаа ажил тэгээд бас хүн эмэгтэй хүн ялангуяа өөр хийсэн ажлыг үнэлүүлэх хин нэгэн хүнээр үнэлүүлж ин гэдэг чинь тодорхой хэмжээ тэр хүний хийж байгаа ажил үнэлэгдэж гин гэсэн үг шүү дээ тийм ээ. Нэгдүгээрт нь харилцаа холбоогоо нэгт байлгах, хоёрдугаарт нь хүндэтгэх. Тий, бие бинийгээ сонсох тий. Бие бинийгээ сонсох, хүлээцтэй байх. Гуравт нь багаар энэ хоёр мань хамтдаа ажиллаж байгаа шүү, багаар ажиллаж байгаа шүү гэдгийг одоо тодорхойлох тий илэрхийлэх. Гой зүйл байна. Тийм л гурван юм одоо толгоонд байна да. Ер нь тий хамгийн чухалчилж байгаа зүйлүүд яг л эргээд харах юм бол бас заримдаа боддог штэ тэр үед нэг тийм төвчээр гаргацдаг байж энэ үед нэг гिचдэг байж ш гэдэг юм уу тий. Тэгвэл манай сүүлийн үеийн залуучууд юм их уншдаг бас тэдний авах мэдээллийн сувгууд ч гэсэндээ их өргөн цар хүрээтэй болсон байна л да. Тэр мэдээлэл нь хамгийн гол нь зөв байна уу буруу байна уу гэдгийг хүн өөрөө шалгах хэрэгтэй тий ялгах хэрэгтэй. Зөв буруу гэдгийг болохоор өөрсдөө тунгаах ямар нэгэн одоо сошиал медиа дээр байгаа юм сайн байж болно. Гэхдээ хамгийн гол нь зөв үү гэдэг нь хамгийн чухал байхгүй. Бүх юм сайхан сонсогдож болно. Нэг үний юм шиг сонсогдож болно. Гэхдээ хамгийн гол нь яг жинхэнэ нөгөө жинхэнэ их үүсвэрээс нь тий хараад яг жинхэнэ энэ зөв юм байж чадна. Тэрнийг дагуу одоо судалгаа хийн гэсэн үг л байна л та. Тэгээ за энэ хүн ингэж хэлж байна, энэ хүн ингэж хэлсэн өгнүүд нь яг одоо зөвхөн шинжлэх ухааны ч юм уу эсвэл библийн ч юм уу тий ямар нэгэн байдалтай тохирч байна уу тий тэр тохирж байгаа бол энэ зөв байна, энэ буруу байна. Тэрийг ялгахдаггүй шууд хүлээж аваад тэгээд энэ зөв юм байна гэдэг тэгэх юм бол айгүй хэцүү. Сошиал медиа дээр байгаа тэр мэдээллүүдийг хамгийн эхлээд өөрөө фильтртэй байх хэрэгтэй. Тэр фильтрээрээ дамжуулаад тэр энэ үнэхээр зөв байна уу, үгүй байна уу гэдгийг шалгаад тэгээд дараа нь тэрийг хүлээж авдаг. Зарим эсвэл reject хийдэг тийм ээ. Одоо болдог ч юм уу. Тиймэрхүү зүйл байх хэрэгтэй. Тэгэхгүй хүний хэлсэн болгоныг ингээд аваад энэ тийм байх хэрэгтэй, ийм байх хэрэгтэй гэсэн юм болгоныг хүмүүс маань өөрсдөө тэр сайн байна, энэ сайн байна гэсэн хүний имийг айгүй хүлээж авахтаа айгүй сайн. Гэтэл тэрийг нарийн ингээд судлаад энэ үнэхээр сайн байна уу, энэ үнэхээр үгүй байна уу гэдгийг болохоор бид нэр тэрэн дээр анхаардаггүй зөв хүний хэлсэн үгээр л яваад байдаг байхгүй юу. Одоо бол айгүй мэдээлэл нь зөвч байж болно, бурууч байж болно. Заавал сошиал медиа дээр мэдээлэлүүдийг бол бүгдийг хүлээж авахд бол хэцүү болсон байгаа байхгүй юу. Нүдэндээ харагдсан болон чихэндээ сонсогдсон болгонд итгэх тийм их сайн зүйл биш юм аа л гэж. Тийм. Тэгээд одоо ч тэгэл хүн болгон хүний харцаар те хүнд нүдэнд сайхан харагдаад хүн нүдэнд сайхан сонсогдсон юм бол хүнд айгүй энэ айгүй гоё байна гэж хэлээд байгаа байхгүй те. Гэтэл яг үнэн хэрэг дээрээ яг тэрний цаана нь яг юу болоод байна, ямар шалтгаанаар энэ хүн хийгээд байна. Ягаад гэвэл ихэнх хүмүүс зөвхөн хүн сайхан харагдахын тулд бүх юм хийж байгаа байхгүй. Өдөр бүр бие биедээ дотн инээмсэглээд бас урам зориг хайрлан дэмжиж амьдарцгаая. Melody podcast-тэй хамт байдаг сонсогч та бүхэндээ баярлалаа. Бидний санал хүсэл асуултаа чөлөөтэй ирүүлээрэй. Бас бусадтайгаа хуваалцахаа битгий мартаарай. Melody podcast-ийг Facebook, iTunes, Instagram, YouTube, Spotify, SoundCloud дээр тус сонсох боломжтой. Melody podcast